тэрбум мод бол том төсөл, мега төсөл. Энийг дагаад Монголын засгийн газарт ерөнхийдөө чиглэл өгсөн. Монголын засгийн газар цаашаа бол үйл ажиллагаа болгож явуулахдаа энэ бол ногоон хувьсгал юм а гэж томьёолсон. Үүний дагуу олон ажлууд төлөвлөж байгаа. За тэгж юм хөтөлбөр баталж өнөөдөр одоо нээлттэй хийж байна. Монголын ерөнхийлөгчийн сарчилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний орон нутгад хилцүүлэг. За Ундрахай аймгийн Эрдэнэтийн ногоон Эрдэнэт хөтөлбөр гэсэн энэ хөтөлбөрүүд бол хамтдаа нэг зохис бодлого болоод явах юм байна. Тэгээд за 2022 оны аймгийнхаа хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө энэ хүлэмжийн аж ахуй ашиглаж мод тарих энэ одоо зорилгоор газруудыг олгож шинээр за маш олон нөгөө ойн нөхөрлөлүүд эрдэмтдийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд бидний лөө хандж хамтарч ажиллая гэж. За аймгийнхаа хурал дээр бид нар бас ямар ч байсан яг энэ тэрбум модтой холбоотой 800 сая төгрөгийг бол тавьж баталж ингэж одоо ажиллаа эхлүүлж байгаа. Дээрээс нь Монгол Улсын хөлийн зурвас бол тодорхой тооллогынхаа үеэр хөлийн зурваслах модыг бүрэн одоо авч ингэ тооллого явуулдаг. Тэгээ энэ жил бол бас тэр жил байгаа. Тийм учраас нодлон буюу 2021 оноос эхэлж бид нар хөлийн зурвасын энэ маш олон төрлийн модууд байгаа. Энийг бүгдийг шилжүүлж суулгаж аймагт Эрдэнэт хотод тарийн ихтэй санаачлалыг гаргаад хуулзуудтай тэргийн сайдад та одоо зөвшөлдсөд тэгээ хөлийн зэрэгтэйгээ зөвшөлдсөд ингээд ажиллаж байгаа. За бас байгууллагууд маань одоо өөр өөрийн газруудыг одоо хойрлж аваад эндээ тарих арчлах, ургуулах ийм одоо гэрээг 2030 он хүртэл хийхээр гэрээ байгуулж байгаа, хариуцлагын гэрээ байгуулж байгаа. Тэгээ бид бол ямар ч байсан 20 сая модыг Орхон аймагт тарих энэ одоо авсан үүргээ бол бүрэн биелүүлж чадна гэж тооцож байгаа.